Сайн байцгаана уу? Наав нэмэн гэдэг би Дархан эмпати сургуулийн 12-р ангид суралцдаг. Дархан эмпати сургууль нь бидэрт олон боломж олгодог. Багш нарын минь халуун долоон уур амьсгал илүү бидрийг нээлттэй чөлөөтэй байхад тусалдаг. Ангийн дарга нарын зөвлөлийн шороох Дархан эмпати сургууль үүсгэн байгуулагдаж байхад хамгийн анхны зөвлөл болж исэн. Тэгээ ангийн дарга нарын зөвлөлийн зорилго нь болохоор яг нийт ангийг төлөөлж байгаа хүүхдүүд нь сургуулийнхаа нийт сурагчдын дуу хоолой, үзэл бодол, санал санаачлагыг шийдвэр гаргах түвшин буюу сургуулийн захиргаатай хамтран болон өөрсдөө бие дааж үйл ажиллагаа явуулах зорилготой бөгөөд ангийнхаа нийт сурагчдыг идэвхжүүлэх болон өдөртөн чиглүүлэх яг сургуулиас ирж байгаа мэдээллийг тогтмол цаг алдалгүй хүргэх зорилготой бөгөөд одоогоор манай ангийн дарга нарын зөвлөл нь нийтдээ 19 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сайн байцгаана уу? Дархан эмпати сургуулийн өсвөрийн улаан загалмай бүлгэмийн ахлагч 12 дугаар ангид сурагч Мөнгө Цэцэг байна. Манай бүлгэм нь 2020 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсаар байгаа. Манай бүлгэмийн зорилго нь болохоор хүмүүнлэг энэрнгүү сайн үсэд үе тэнгийнхаа уриалаа оролцож тэрнийхээ идэх оролцоонд тулгуурлан нийгэм бодиттой хувь нэмрээ оруулахад оршдог. Хүүхдийн өөрөө өдөртөх зөвлөл болон клубүүдэд ирснээрээ хүүхэд өөрийгөө илүү нээх, өөртөө итгэлтэй болох, хамт олноороо ажиллах зэрэг олон давуу талуудыг бий болгодог. 6 клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ энэ клубтэй хамагцснаар одоо өөрийгөө таньж за би энэ тал дээрээ яг сайн байна, энэ тал дээрээ арай жоохон чаддсан байна гэдгээ мэдэж аваад мэргэжлээ сонгох боломжтой байдаг. Манай клубын зорилго болохоор сургуулийнхаа бүхий сурагчдад одоо ингээд тусал дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай клубын онцлог гэвэл манай клубын хүүхдүүд бүхий л талаараа хөгжиж чаддаг. Мөн эрэг хамт олонны бүрэлдэхүүнтэйгээр бусдаас илүү давуу талтай. Дархан эмпатид орж ирснээрээ би өөрийгөө маш сайн таньж нээсэн. Тэгээд дээрээс нь өөрийн гэсэн клуб битүү болсон. Тэгээд тэрнийхэн тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээд маш олон үйл ажиллагааг зохион байгуулж чадж байгаа. Тэгээд тэр маань миний маш том давуу тал болсон. Сул тал давуу тал юмыг зохион байгуулахад одоо тийм ямар асуудал гардаг юм байна, юун дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдэг маш олон зүйлүүдийг судалж мэдчих авсан. Манай клуб нь үе тэнгийнхандаа байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл зөвлөгөө хүргэдэг байгаа. Манай зөвлөл нь одоогоор 25 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жил бүр ахлагчаа сонгуулиар сонгодог. Тийм манай сургуулийн нэг давуу тал нь Кембрижийн хөтөлбөртэй. Тэгээ Кембрижийн хөтөлбөр нь болохоор хичээлийнхаа үндсэн сурлагтгуунуудыг болохоор англи хэл буюу 2 дахь хэл дээр үзэх боломжтой байдаг. Тэгээ хичээлүүд нь ерөөхдөө арай тийм хүүхдэд ойлгомжтой байдлаар хөтөлбөрөөр явагддаг. Тэгээд 10 төгсөх болон 11 төгсөхдөө яг тэр Кембрижийн хичээлүүдийг үзсэн гэдгийн баталгаа олгож яг олон улсын шалгалтуудыг өгөх боломжтой байдаг нь давуу талтай. Гэр бүлийн дараа ордог орчин бол сургуулийн орчин байдаг гэж боддог. За тэгээд тийм ч учраас сургуулийн орчинд сургууль яг сурагч хүүхдүүдэд зориулсан яг тэр хөгжих боломжтой тэр орчныг сайн бүрдүүлсэн байх ёстой гэж би хувьдаа боддог. Дархан эмпати сургуулийн дотор харин бидний найз нөхөддөгөө илүү ойр татнаад мөн цуг өсөн дэвжиж тусалдаг. Мөн биеэ даах чадварыг хөгжүүлдэг. Аюулгүй мөн дээрээс нь эрүүл тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Багш нарын хувьд гэх юм бол хүүхд сурагчтайгаа илүү илдэг боловсон мөн дээрээс нь өөрт байгаа мэдлэгээ бусад хүүхдэд түгэе гэсэн чин сэтгэлээсээ ханддаг нь үнэхээр их баярлалаа. Сурагч хүүхдүүд нь яг юу хийхийг хүсэж байгааг аягүй сайн сонсож ойлгож чаддаг сургууль юм болов уу гэж би хувьдаа боддог. Асуумын спортоор хичээлээд би 4-5 жил болж байна. Тэгээд манай сургууль болохоор спорт урлагтал дээр дугуйлан секцүүд явуулдаг. Тэгээд 7 хоногт 2 удаа дугуйлан секцүүд мэргэжлийн багш нараа залгаад оруулдаг. Чөлөө зэрэг хөгжмөлийн хоббитэй хөгжмийн хичээлээ 6 жил хийж байгаа. Манай сургуулийн хүүхдүүдийн аяасыг хөгжүүлэх хэмжээний нээж өгдөг. Тийм чадвар сургууль байна. Хэрвээ та бүхэн шинэ хамт олондонд өөрийгөө илүү нэм өөртөө итгэлтэй болоод баг хамт олноор ажиллахыг хүсвэл Дархан эмпати сургуулийг сонгоорой. Дархан эмпати сургууль 2022-оос 2023 оны хичээлийн жилд 1-7 дугаар ангида элсэлт авч байна. Элсэгчид та бүхнийг тоглох сургалтын эрчим, чөлөө цагаар зөв зохистой өнгөрүүлэх боломж, чадварлаг багш нар та бүхнийг хүлээж байна. Утас 9937 27 7037 57 57 хаяг Дархан сум өргөө баг. Дархан эмпати сургууль. Сайн боловсрал сайхан ирээдүй.